Тэгээд анх хийх. За энэ удаагийнхаа лайваар энэ өчигдөр 6 сарын 27-ны одоо баасан гарагт Чехийн парламентын доод танхимд одоо орогнол олгох тухай закон о асилу буюу оршин суух тухай хуульд одоо закон о победительницу гэж ярьдаг тийм Чехэр бол энэ томоохон өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа. За энэ тухай лайваа хийя. Энэ тухай та хэдтэй танилцуулъя. Энэ тухай та нартай танилцуулъя. За 6 сарын 27 гэдэг ч одоо өчигдөр штэ. За хуралдаанд оролцсон нийт 134 гишүүний 75 нь одоо парламентын доод танхимчтай тийм ээ. Тэгээ 75 нь уг баримт бичгийг одоо дэмжиж ирсэн байна. За энэ тухай би та хэдтэй ерөнхийдөө өөрийн үгээр гэхээс илүү уншаад явчих. 75 нь уг баримт бичгийг дэмжсэн. Эдгээр нийх баригч эвслийн 4 намын за ОДС нам морсон байна. КДУ топ 09 стан гэх мэтлэн одоо энэ 4 нам төлөөлөгч байсан бол сөрөг хүчний АНО болон СПД эсрэг саналуугч төтөлцүүлсэн байна. За тэгэхээр олонний саналаар энэ ингээд зөвшөөрөгдсөн байна. За хууль хүчин төгөлдөр болохын тулд уг хуулийн төслийг одоо сенатаар баталж ерөнхийлөгч гарын үсэг зурах шаардлагатай болсон байна. За баримт бичгийг бүгд найрамдах Чех улсын дотоод хэргийн яам боловсруулсан байна. За түүний тусламжтайгаар их баригч эвсэл Чех улсад хууль бусаар буюу одоо хараар гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Хараар байгаа мөн системийг уруулан ашигласан хүмүүсийг илүү хурдан, илүү үр дүнтэй албадан гаргахын тулд цагаачлалын дүрмийг чангадахыг зааж өгсөн байна. За Чехийн ерөнхий сайд Петр Фиала хэлэхдээ бид хямралыг нөхцөл байдал бэлэн байх ёстой. Бүгд найрамдах Чех улсад Европын холбоонд ерөөсөө огт байх эрхгүй олон хүн байна. Бид тэднийг хөөх боломжгүй. Тиймд ямар нэг зүйл хийх хэрэгтэй болсон байна. Цаг нь ч одоо болсон гэж ингэж онцолжээ. За гол зорилго нь хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг албадан гаргах журмыг хэлбэрчилж хурцгах явдал юм гэсэн байна. За үүнийг дотоод хэргийн сайд Витер Кушан хэлсэн байна. За энэ дээр юуг заасан байна? Уг төслийн нэр нь 3 зөрчил ба баяртай гэсэн нэртэй. За ерөнхийдөө төслийн нэрээр нь та бодоод үз 3 зөрчил гаргасан бол та баяртай гэдэг ийм төсөл байна. За хуулийн төслийг анхны хувилбарыг парламентын хилцүүлгийн үеэр Роберт Кральч тэргүүтээ АНО-гийн гишүүдийн саналаар нэмж оруулсан гэж байгаа. Үүнд гадаадын иргэн 12 сарын дотор зөрчлийн бүртгүүлэх 3 удаа захиргааны зөрчил гаргавал оршин суух зөвшөөрлийн хүчингүй болгох, сунгахгүй байх тухай заасан байна. За энэ одоо бидэрт бол үнэхээр бас хамааралтай юм шүү. 12 сарын дотор за би та хэдтэй давтан хэлье. Гадаадын иргэн 12 сарын дотор зөрчлийн бүртгүүлэх 3 удаа захиргааны зөрчил гаргавал оршин суух зөвшөөрлийг нь хүчингүй болгох буюу сунгахгүй байх тухай заасан байна. За энийг бол одоо ямар ч тийм хүн ойлгохоор бичсэн бааз тийм ээ. За энэ нь юуны төрөнд за дэлгүр жижиг хулгай хийх, хүний эрүүл мэндэд хохирол учруулах, хүчээр хийлэл үйлдэх, спорт арга хэмжээнд пиротехникийн хэрэгслэл ашиглах зэрэг одоо гих мэт одоо ийм үйлдэлүүд нийтийн хэв журмыг зөрчих, архитан согтуурлах, танхаа гаргах тийм ээ. Захиргааны арга хэмжээнүүд гэж байгаа шүү. Энэ дээр чинь бас. За ийм хамтын амьдралд садаа болох өмчлөх эрхийг зөрчих эдгээр хүртэл хамаатай гэсэн байна. За бүхий л одоо сферыг хамааруулж ирсэн байна гэж би бол ингэж харж байна энэ дээр. За тэгэхээр дотоод хэргийн яам нь асуудалтай иргэдийн 90 хоногоос дээш хугацаагаар урт хугацааны виз эсвэл урт хугацааны оршин суух зөвшөөрлийг буюу поволинег лоха добомо побиту гэж байгаа шүү. За цэнхэр картыг хүртэх хялбаршуулсан журмаар хүчингүй болгох, сунгахгүй байх боломжтой болно
За энэ хууль хэрэгжээд эхлэнгүүд цэнхэр карттай хүмүүст хүртэл энэ хамааралтай байх нь. 90 хоногоос дээш хугацаатай карттай хүмүүс, ажлын карттай хүмүүст хамааралтай байх нь. Тийм багц. Поволение к долгодобому побыту цэнхэр картыг хэлбэршүүлсэн журмаар хүчингүй болгох, сунгахгүй байх боломжтой болно. Нэмэлт өөрчлөлт байнгын оршин суух зөвшөөрөл буюу travel побыт харив цуцлах тухай энд дурддагдаагүй болно гэсэн байна. За энэ дэр нэг таалагдсан юм нь харин travel побыт буюу одоо 10 жилийн виз авсан улсууд бол энэ бол одоохондоо ер нь хамаарахгүй болов гэж би ойлголоо. Travel побыт улсуудыг бол энэ дэр заагаагүй байна гэж байна. За бусад хүмүүс нь бол бүгд хамаарх нь байна. За уг хуулийн төслийг Сенат баталж ерөнхийлөгч гар үсэг зурвал 26 оны 1-р сараас хэрэгжиж эхлэх бөгөөд энэ нь 3 дахь орны гадаадын иргэд болон Европын холбооны иргэдэд адил тэгш үйлчлэх юм а гэж байна. Гэхдээ тайлбарч зөвхөн 3 дахь орны гадаадын иргэдийг жишээ болгон дурдж онцолсон байна гэж байна. За энэ дээр бид хэд бас анхааралтай авч байгааз 3 дахь орны иргэдийг илүү анхааралтай авч ер нь бол Европын холбооны иргэдч бай, 3 дахь орны иргэдч бай адилхан ижил тэгш үйлчилнэ гэж зааж байгаа юм байна. За ялангуяа гэж байна. Аж үйлдвэрийн бүсүүд, за Пилсен хот, Храдец Кралова, Либерец, Пардубице, Төв Чехийн мужууд, за Төв Чехийн мужууд Среднический край тийм ээ, тэрэн дээр чинь одоо Млада Болеслав маш олон гадаад хүмүүстэй байдаг тийм хот мэдээж орж байгаа. Болон 3 дахь орноос ирсэн гадаадын иргэдийн төвлөрөл ихэлсэн томоохон хотуудад гадаадын иргэдтэй зөрчилдсөн нөхцөл байдлыг шийдвэрлэхийг янз бүрийн талуудаас одоо бус нутгийн алба, хотын захиргаа иргэд удаа дараа шаардж ирсэн билээ гэж. Янз бүрийн зөрчил гаргахад мэдээж хэрэг хотын захиргаа оролцсон. Ард иргэд гомдол 50%, мэдээж гомдол тавьж байгаа. Эдгээр одоо ийм удаа дараа одоо ийм орон нутагт таагүй тайван бус байдлыг гаргаж байгаа учраас ийм нөхцөл байдал төрж ийм хууль гаргахаас өөр аргагүй болсон байна гэж ингэж харагдаж байна. Тийм бааз. За энэ дээр юу гэж хэлсэн байна? Бид давтан гэмт хэрэг гэж нэрлэгддэг хүмүүсийн тухай ярьж байна. За яагаад гэж байгаа? 3 удаа 12 сарын турш 3 удаа гэдэг чинь давтан хэрэг гэж үзнэ үстэй тэр чинь тийм ээ. 3 удаа ямарваа нэг захиргааны арга хэмжээгээр орох юм бол 3 удаа гэж үзнэ. Давтан хэрэг үүдэлтлээ гэж үзнэ тийм үү? Тийм учраас эдгээр давтан гэмт хэрэг үйлцэн гэж нэрлэгддэг хүмүүсийн тухай ярьж байна гэж үтсэн байна. Аж үйлдвэрийн бүсэд гадаадын иргэдийг ажилуулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх шинжээчийн ажлын хэсэг мөн тэдэнтэй холбоотой нөхцөл байдлыг удаан шийдвэрлэдэг байсан гэж байна. Тэд нар ерөөсөө маш их одоо асуудал гомдол байдаг боловч энийг шийдвэрлэхдээ бас их удаан байсан. Арга хэмжээ авахд том хэцүү байсан мэдээж хэрэг. За тэрийг бас энэ дээр дурдсан байна. За гадаадын иргэдийн оршин суух тухай хууль нь оршин суух зөвшөөрлийг олгох нөхцөлийг хангаагүй эсвэл хүнд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүчингүй болгохыг аль хэдийн зөвшөөрсөн байдаг. За тий угаасаар тэгдэжтэй те ямар нэг гэмт хэрэг хийгээд хутганы хэрэг ч юм уу, шорон оронд орох ч юм уу, хүчингийн хэрэг ч байдаг юм уу, арх алгаагүй л арх дарс хэрэглээд автомашины гэмт хэрэг аваар маваар орсон байлаа гэхэд угаасаа нөгөө нэг картын зогсоод визийн хаагаад нутаг буцаадаг шүү дээ тийм ээ. За тэр бол угаасаа хэрэгжиж байгаа. Тэр хэрэгжиж байгаа хуулийн дээр л нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Тийм ба. Илүү чангатгсан нэмэлт арга хэмжээл авчин гэж ингэж харагдаж байна. За энэ хуулийн төсөлд өөр ямар шинжлэх зүйл орсон байна? Албатан гаргах тухай захиргааны шийдвэр гарсан тохиолдолд гадаадын иргэн оргонол ажил хүсэх боломжгүй болно гэсэн байна. За энэ юу гэж юм гэхлээр өнөөдөр зарим цагаачид энэ боломжийг ашиглан албан ёсоор албатан гаргасныхаа дараа бүгд найрамдах Чех улсад хэдэн жилийн турш одоо хууль ёсны дагуу үлдэхийн тулд оргол хүссэн өргөдлийг нь хянан шийдвэрлэх шатандаа явдаг. За цагаач хүсдэг байж та тийм ээ, азилт хүсдэг.
За энэ харьцангуй манай монголчуудын хувьд бол их бага байдаг тийм ээ. Ер нь босод орноос бол зөндөө байдаг асуудал энэ бол. За тэгэхээр эдгээр хэрвээ яг үнэхээр яг ийм арга хэмжээгээр ингээ буцаах шийдвэр авсан бол ажил хүсэх хэрэггүй болох юм байна. За ингэж ойлгож болж байна. За гадаадын иргэнд эрүүгийн гэмт хэрэг үйлдснийхээ улмаас ял оногдуулахдаа шүүх түүнийг албадан гаргах боломж үндэслэлийн шийтгэл болгон авч үзэх үүрэгтэй гэж байна. За тэгэхээр хэрвээ ял оногдуулах ёстой бол мэдээч шүүх үнд оролцоно. Шүүх оролцоод эндээ эрүүгийн гэмт хэрэг бол мэдээж хэрэг эндээ одоо энэ ялаа идэх те Чех улсад ялаа идэх үү буцаах уу гэдэг асуудлыг шүүх шийдвэрлэх юм байна шүү дээ мэдээж хэрэг. За энэ бол ойлгомжтой тийм ээ. Гэхдээ хэрвээ үүнд одоо улсын төсвөөс санхүүждэг эмнэлгийн тусламж буюу материалын тэтгэмжийг бол хязгаарлана гэсэн байна. За бас л илүү л бас зардал гаргахгүй тал руугаа л ороо явчих шиг боллоо тийм ээ. За энэ дээр жишээ нь давт заалдах үйл явцыг хурцлахын тулд цагаачлалын асуудлаар шүүх, дотоод хэргийн яам, цагаачлалын бодлогын газраас шийдвэр гаргах хугацааг чангадах болно гэж. Шийдвэр гаргах хугацааг их даймжруулахгүйгээр хурдан шийднэ л гэж ингэж ойлгож байна. За үүнээс гадна олон улсын нисэх онгоцны буудлуудад хууль бус цагаачдыг төр саатуулах байр байгуулах эрхийг дотоод хэргийн яамд олгоно гэж. Ийм төвд саатуулагдсан байрлуулсан хүнийг Европын холбооны нутаг дэвсгэрт нэвтрээгүй гэж үзнэ гэж байна. За одоо тэгэхээр янз бүрийн асуудалтай байж байгаа онгоцон дээр одоо саатагдаад ингээд байх юм бол Европын холбооноор улс руу нэвтэрч орсон гэж үзэхгүй нэ шүү дээ. Тэнд нь байлгаж аваад буцаана л гэсэн үг байна л да. Ерөнхийдөө. Одоо бүр улмал нарийн болох юм тийм үү? За хэрвээ баримтчлагдсан цагаач иргэдийн гар утсанд байгаа мэдээллийг шалгах эрхийг цагдаа эрх бүхийн байгууллагуудад олгох бөгөөд тэдний биеийн байцаалтыг баталгаажуулахад ашиглана гэж байна. За одоо тэгэхээр гар утсыг нь бол ерөөсөө шалгах бүрэн боломжтой. Одоо хууль ёсоор одоо зөвшөөрөгдөх ийм нөхцөлтэй болж байгаа юм байна. Хэн ямар этгээд нь юу хийгээд яваад байгаа гэдгийг ерөөсөө гар утсаар нь шалгаад хинтээ холбогдож байна, юу хийж явсан байна гэдгийг бүгдийг одоо гар утсын мэдээллийг ашиглах эрхийг олгочлоо шүү дээ. Цагдаа хуулийн байгууллагын хамт. За энэ бол яхахгүй бас зүйл ах л тоо тий. 2024 онд Чехийн дотоод хэргийн яам 1363 орогнол хүссэн өргөдлийг хүлээн авсан нь өмнөх оныхоос 62 хүнээр бага байлаа гэж байна. Ихэнхдээ Узбекистан, Украин, Вьетнамын иргэд хамгаалалт авах хүсэлт гаргасан. Үүнээс Монголоос 10 хүн хамрагджээ. Харьцангуй Монгол айгүй цөөхөн байлаа. Бусад орнуудыг ингээд үзэхэд 10 хүн л цагаачлах хүссэн байлаа. За өнгөрсөн он Чех улсад 54 гадаадын иргэнд орогнох эрхийг олгосон бол өөр 149 хүн нэмэлт хамгаалалт гэж нэрлэгддэг орогнол авах нөхцөлийг хангаагүй боловч эх ордоо аюулд орно гэсэн үндсэлтэйгээр айцтай байгаа хүмүүст бол олгосон гэж. За мэдээч яриг дээр нэг улс төрийн орогнолч гэдэг юм уу дайнд очинтой орны нөхцөл байдлаар л яаж байгаа шүү дээ. Манай монголчин бол инх тайвантай дайнд очингуу хувь хүнд бол айцгүй эрсэлгүй улс төрийн эрсэлгүй гэж ийм улс орнд тооцогддог болохоор тэр болгон манай цагаачд бол Чех улс бол цагаачд авсан ч байсан тэгээд дорн татгалзсан хариу өгөл буцаадаг. Тэр үлээрээс нэмэргүй асуудал гэдэг тийм ээ. За 24 онд Чех улсад 9461 хууль бус цагаачийг илрүүлж саатуулсан. Энэ нь өмнөх оныхоос 32% бага байна. Голдуу транзит шилжилт хөдөлгөөний тухай асуудлууд байсан гэж ингэж бичсэн байна. За эцэст нь дүгнэлт хийхэд одоо ерөнхийдөө Европт бол хаа сайгуул ер нь бид нар ч дотроо бас бодолтой байх нэг зүг болоод байгаа. Тэгээ улс төр байдал хаана орон болгонд бас дотроо мэдээч хэрэг улс орнууд өөрсдийн аюулгүй байдалтай цагаачийн асуудалтай илүү их анхаарал тавьж илүү их
давхар бодлого полицийг явуулж байгаа мэдээж яриг. За тэгэхээр цагаачлалын асуудал буюу энэ хууль бусаар байгаа улсуудаа ч асуудалдаа илүү чанга хандаж, илүү бас контролтой, илүү зарчимтай байхыг бодож байгаа. Түүнээс гадна Чех, Бүгд найрамд дахь Чех улс бол хөдөлмөрийн гэрээгээр одоо хөдөлмөрийн квотор бол маш их гадаад иргэд ирж ажил хийж хөдөлмөр амьдрэх учраас энэ дээр бас давхар юм арга хэмжээ авчлаа гэж ингэж үзье. Яагаад гэвэл зүгээр нэг мөрөөрөө амьдарч байгаа хүмүүс нь бол мэдээж мас нь арай илүү олон юм байгаа боловч тэднэрт нь одоо манайхны одоо бохироор ярих юм бол гай тарьдаг одоо мөрөөрөө байж чаддаггүй тухайн ирсэн улс орныхоо нэрийг баастаад явдаг ийм ганц хоёр тэнийг юмнууд байдаг штэ. За тэгэхээр тэднэрт маань илүү одоо ийм чангагдсан арга хэмжээ авахар л одоо ийм шийдвэр гарчлаа. За тэгэхээр нэг хүн нэг удаа биш бүтэн жилийн хугацаанд 3 удаа одоо захиргааны арга хэмжээгээр ороод торгуулах ч юм уу те анхаарлаг сануулга авах ч юм уу эсвэл одоо янз бүрийн хэрэгээр байж болж штэ энэ чинь. Тий. Тэгэх юм бол ерөөсөө визэн сунгахгүй л гэсэн ийм шийдвэр гарсан байна. Яагаад гарсан сунгахгүй. Тийм ээ. Тэгэхээр одоо энэ дэр бол бид хэд бол ямар ч гэсэн бүгд дороо сахилгаатай илүү чангатгаж арх дарс алкогол хэрэглэснээс манайхан бас нийтлэгдийн чанар бас байдаг тий. Хурд хэдрүүлэх, машин согтуу барих, эсвэл одоо хоорондоо согтуугаараа зодтолдох, нүдэлдэх тий. Эсвэл гудмаар орилж бахирах, олноороо явж тий. Шүүн орой 10-аас хойш янз бүрийн асуудал гарах одоо ийм эдийн зүйл дээр та хэд маань бас дотроо маш их бодолтой байхгүй бол одоо яг энэ хууль нь хэрэгжиж эхлэх юм бол илүү одоо бид нар бас нэг чи зүгээр торгуулаад өнгөрөхгүй юм шүү. Ер нь тэгээд та Монгол буцтаа л гэсэн асуудал гарах нэ л гэж ингэж ойлгож болж байна. Та одоо буцсан дээрээ л гэсэн ийм л асуудал тавих нь л гэж ингэж харагдлаа шүү. Тий. Тэгэхээр та хэд маань хүн болгонд ороо бодолтой одоо нэг эндээ бас үр хөвгтөө сургууль соёлд оруулсан байдаг тийм ээ. Гэтэл шалахгүй одоо юмнаас болоод тийм шалахгүй хүрээллээс болоод шалахгүй нэг ууж идснээсээ болоод ч юм одоо тийм замбраагүй заван асуудлаасаа болоод та хэд маань одоо явах буцаах болчих вэ. Тэгэхээр боломжтой байхгүй болохгүй байх шүү л гэдгийг л та хэдтэй мессеж өглөө. За тэгэхээр энэ 2026 оны 1 сараас хэрэгжиж эхлэхээр одоо ийм төсөл орж иж байгаа юм байна. Батлагдаад одоо шийдвэрч эхлэв. Тэгтээ мэдээж ерөнхийлөгч бол энэ төр гар үсэг зорчих бах. Ягаад гэвэл олонхын саналаар нэг зөвшөөрөгдсөн юм байна. Парламентаар зөвшөөрлөгдсөн юм байна. Танхимаар одоо тэ сенат ерөнхийлөгч хоёрын гар үсэг хөлийн зөвшөөрлөлт хоёр үлдэж байгаа юм байна. За энэ бол ерөнхийдөө бол хэрэгжнэ гэж ингэж ойлгож болж байна. Тийм үү? Тийм. За энэ тухай би та хэдтэй анхааруулах гэж энэ лайв хийлээ. Та хэд маань тэгээд чек хэлдээнүүд нь бол ороод уншаарай. Тий. За би биеиндээ сайн дамжуулаарай. Тий. Ийм юм гараад ирсэн байх шүү. За дараагийн лайв болчих баяртай.